Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр үхлийн талаар ярих гэж сууж байна. Одоо үхэл гэж одоо юу юм те? Одоо бидний төсөөлтөөс одоо бидний мэддгээр төгссөний дараах төсөөлөл одоо яг жинхэнэ бодит байдал дээр ямар ялгаа зөрөө байгаа. Энэний талаар ярих гэж сууж байна. За өдрийн мэнд тэгэхээр үхэл гэдэг үг бол зүгээр бүх юм ингээд одоо мантуулагч хүч юм уу? Үхэл гэдэг үгнээс л үхэл гэдэг одоо зүгээр нэрнээс л хүн бол хайдаг. Одоо чинь ингээд нэг тэр хүн өгчжээ, энэ хүн өгчжээ гэж яхад бүгд сэрдгийг хэлдэг. Тийм үү гэл. Үхлийн тухай ингээд нэг юм бодох төдий, сонсох төдий хүн болгоны дотор байдаг нэг тийм үхлээ сайхан айдас буюу бүх юмыг ингэж одоо худал хуурмагт ингэж автуулах тийм маш том юм юутай хүч ажилтдаг юм уу? Айдсын хүч. Яг бүх хүч гэж ярьж штэ. Өөрөөр хэлбэл хүн болгон одоо энэ дэлхий дээр чинь түрүү ярьсан штэ цаг хугацаа орон зай гэдэг нэг юмнаас хамаарч амьдраад байгаа учраас нэг амьдарч байхын хугацаанд нэг тий үхчих үедээ тэгэд нэг ядаж юу их гэж ирсэн түүнийг ингэ хийж чад хүч юмсан. За ялангуяа үхлийн тухай энэ найзд ерөнхийдөө нэг хүмүүс нэг 40 гараад одоо 35 6-аас ахуулаад илүү хүчтэй автдаг. Яа тэр өмнө нь бол тэд үхлийн тухай нэг тийм гүн гүнзгий боддгоо гэхдээ одоо үхчихвэ гэдэг айдсан донд өөртөө хамиг аваа явдаг байсан бол за 35 6-аас цааш наснд хүн үхээс өмнө хийх ёстой юмаа хийж амжилтлаа яалаа гэдэг арай өөр үхлийн айдсанд хүлээгддэг. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үхэл гэдэг юм өнөөдөр бидрийг тэгээ төрсөн л үхэн гэдгийн ийм одоо нэг одоо баримт нотлохоо бидийг даган явуулж бид яг энэ үхэл гэдэг юмнаас өөрсдөө үхтлээ яагаад цогтдаг. Энийний тухай бодохыг ч хүсдэггүй, санахыг ч хүсдэггүй. Тэгээ ийм автомат хариулагчтай юм шиг те үхлийн талаар ингээд нэг юм одоо мэдрэмж орж ирэхэд мэдрэх, сонсох, те үүсэх, харах ингээл хүмүүс шууд ингээ хамгаалт авчдаг байна. За тэгээд үнэндээ энэ үхлээ сайхан айдас бидний юунд хүрэх вэ? Уг нь бол бидний энэ амьдрал дээр ингээд нэг одоо амиа хамгаалж авч явах бүх юм боломжинд бидрийг сургасан байна. Нэг талаараа. Гэтэл нөгөө талаараа одоо бидрийг юунд хорж байна? Биднийг одоо бүх шин зүйлээс хорж байна. Эрсдлээс өөрөөр хэлбэл одоо өөхөх сонголт хийхээс биднийг одоо ингээд одоо юу гэдгийг биднийг хайрцагч юм юм уу? Гэтэл хүн яг энэ үхэл гэдэг юмны мөн чанарыг уг нь олох хэрэгтэй байхгүй юу? Энэ яг юу гэсэн үг юм болоо гэ? Гэтэл энэний мөн чанарыг ухуулахгүй байх гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгтээ тэргүүл уг нь бол хүн болгон үхэн гэдгийг мэддэг шүү дээ. Мэддэг мөртлөө энэтэйгээ нүүр тулахыг хүсдэг. Тэг хин чинь нийтлэр бодохыг хүсдэг. Бодохыг ч хүсдэг шүү дээ, тий. Одоо гэсэн мөртлөө дандаа айж явдаг. Ямар хүний дайч хүн гэх вэ? Үхлээс айхгүй байх нь шүү дээ, тий. Үхлээс айхаа болцооны дайч хүн гэдэг байна. Үхэл гэдэг зүйлтэй нүүр туллаад тэрний ингээ мөн чанарыг ойлгоцсон. Түүнээс айхаа болцсон хүн дайчин болчдаг. Босод үед хүн хизээж дайчин болж чаддаг. Одоо бол бид нар бүгдээр үхлийн боол болж амьдарч байна. Үхлээс сайхан айдсайхан боол. Яг л үхлийг та ойлгоогүй. Үхэл гэж юу гэсэн үг гэдэг тий. За тэгэхээр үхэл гэдэг бол бүр нарийн тавч. Ингээ хамгийн их л ингэнээр ярих юм бол энэ бол зөвхөн шилжилт. Биднийг шилжүүлэх хүч. Энэ шилжих хүчийг хүн эзэмшээд эхлэхээр шилжигч болчдөг. За юу нь шилжих вэ гэхээр за жишээ нь одоо бидний махан бие энэ төрөл авалтай ээж дуусаад нэгэнтээ ингээд дараагийн одоо
хэмжээ одоо үхэл төрөл авалт руугаа шилжихийн тулд бид тэр үхэх шаардлагатай болж байгаа зү. Гэтэл энэ одоо үхэл гэдэг юмыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөнхийн амьдралын тухай, үхлийг уртасгах тухай энэ үхэл гэдэг зүйлийг одоо хүмүүст аль болох тий нүхлээс хайцыг багасгах тухай энэ бүх шинжлэх ухаан тий шашин гэдэг чинь ингээд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Гэтэл яг үхэл гэдэг юмыг ингээд сайн яриул энэ зөв шилжилт тахна. За махан бие үхээд ядг үхээр дараагийн төрөл авалт руугаа шилждэг. Дараагийн төрөл авалт нь тий энэ гэрлэн бие төрөх юм уу эсвэл дахиад махан бие төрөх юм уу гэдг нь тухайн хүний одоо энэ төрөл авалтантай хийсэн үр дүн. За жишээ нь за одоо ингээ их цай ингээ байж чад хүчлээ гэж бодоход би одоо өөрхөн удирдах чадаагүй сэтгэл хөдлөл болгоныхаа шарахыг өөрхөн хайрцаглагдаж те тавьж чаддаж одоо ингээд сэтгэж хязгаарыг давж чадахгүй сэтгэлгээнд ингээ автсан авталт болгон буюу ихтгэл өнөшлөл болгоно. Би тэгээ одоо дараагийн төрөл авалтынхан дүрд нөлөөлөгч одоо нэг эс нь болоод нэг одоо доод гэсэн ч юм уу нэг дээд гэсэн ч юм уу болоо очдөг байна шүү. Одоо өг дээдсийн маань мөн чанар бидэрт яаж нөлөөлдөг вэ гэхээр яг ингэж нөлөөлдөг. Одоо онгод тэнгэрүүд маань бидэр дээр буухтаас ингэж тий дээдсүүд маань бас л нэг төрөл авсан хүн төрөлтөө ухамсар одоо энэ сэтгэлийн эмзэг байдал хоёроо ингээд ухаарад энтэйгээ ажилтсан хүмүүс болохоор дээд төсөв толчдөг. Ухаараа гүнүүд нь доод төсөв толчдөг. Тэгээ яах юм? Дараагийн төрөл авалт нь дахиад ороод нөлөөлнө. Тэгвэл нэгэнтээ танд төрөл авалтаа хийчихсэн юм бол ухаарсан шиг ухаарад тий сэтгэлийн шахахаа ангаасан шиг ангаагаад итгэл үнэмшлээд тэлсэн шиг тэлээд тэгээ өөрийгөө энэ одоо амьдралдаа эзэн шиг аваа явуучих юм бол та дараагийн төрөл авалтанда магадгүй энэ нөгөө дэлхийн одоо үйл бүрийн тойрогоос гараад энэ дэлхий дээр дахин төрөл авалт хийх шаардлагагүй болтол одоо юм гэрлэн төлийг эзэмшээд өгчих юм бол та дараагийн төрөл авалтаа гэрлэн төлөвийн дараагийн өөр төрөл авалтаа хийж явчихдаг. Дэлхийдээ дахиж махан биеийн төрөх шаардлагагүй. Тэгвэл яагаад ингээ хүн энэ дэлхийдээ дахин төрөөд байгаа юм? Бидний дотор байгаа нэг амин сүнс гэдэг зүйл чинь бидний язгуур сүнс. Тэр маань энэ дэлхийн одоо самсараа дотор нэг л удаа төрч өгсөн бол тэр нэг л удаа алдаа гайгаа тий дэлхийн энэ самсарагийн доод хэмжээсүүдэд ингээ амьдраас урцсан. Тэгээ тэндээсээ гарч чадахгүй дахин үргэлжлүүлээд явж байгаа бол тэндээсээ гарахын тулд тэр хэмжээстэй гацаа болгоно л ухааж болох хэрэгтэй. Тэгжиж одоо чөлөөлөгдөж ахиж дэлхийд төрөл авалт хийхгүйгээр дараагийн одоо өөр хэмжээсийн төрөл авалтуудаа хийх явахгүй ухамсарыг. Тэгэхээр ерөөсөө одоо махан биеийн дээр төрөл авалт хийгээд байгаа тохиолдолд та яг энэ дэлхий дээр материалын ертөнцид төрөх шаардлагатай байсан байна. Төрчөөд материалын ертөнцид та одоо махан биетэй хүний одоо төрөл авалтаар үйлдэнгээ одоо сүнснийхээ ухаарстай ухаарлуудыг ухаарах хэрэгтэй байсан гэсэн. Тэр явцдаа энэ дэлхийн одоо үйл өрөөс өөрсгөө хугаслах хэмжээгээр дааж одоо дэлхийг ингээд хэмжээсийг ахиулахад туслах зарчмаар ингээ хаана уялдаа холбоотой төрдөг байхгүй. Тэгвэл одоо хамгийн том зорилго бол бид нэг юм сүнсээ чөлөөлөх хамгийн том зорилготой. Тэгээс сүнсээ чөлөөлөнгөө дэлхийн үйл өөрийг хугаслах үүрэгтэй. Гэтэл та одоо үхэл шилжилт гэж хэллээ шүү дээ. Энэ бол ингээд хэмжээс хоон шилжихтэй бид нар яг юм үхлийн мэдрэмжийг авч хэмжээс шилждэг. Үхэн гэдэг энэ ойлголтыг тэг хүн хүлээн зөвшөөрөөд одоо өөрөөр хэлбэл таны махан бие өгөхгүй ч гэсэн ухамсараараа та ингээд дараагийн төрөл авалтынхаа хэмжээсээ ухамсарыг оруулж ирэх хэмжээний тийм үхлүүдийг бид нар хийж болдог. Энэ нь бидэрт яг ингээд яг одоо таны амьдарч ирсэн утга учир бүхэн алдагдаад хийж бүтээжсэн бүх юм зогсон байдалд ороод
бүх юм утгаа алдах байдлаар хүнд ирдэг байхгүй. Тэр үед таны өмнөх дүр дууссан, дараагийн дүр эхэлсэн гэдэг тохио идэг гэсэн үг шүү дээ тийм. За тэр одоо тохиогоо хүн хүлээж авч чадахгүй. Одоо нэг хүлээсээ хайцаа хүлээн зөвшөөрөг хүмүүс тэр хүлийн мэдрэмжийг байж авч чаддаж тий өгсөн шиг хөхөж дараагийн ухамсараа буюу дүрээ хүлээж авч чадахгүйгээр гацчихдаг байхгүй. Тэгээ яаж хацах вэ гэхээр зарим нь ингээд одоо сэтгэл готролд орно гэдэг энэ үг аясаар ингээл одоо утгатай болгоно ингээ унаад юу ч хийхийг хүсгээ ойлоод тий ингээд одоо өөрөөр хэлбэл таны махан бие ухамсар сэтгэл тий энэ бүх юм ингээд тэг зогсолт хийж байгаа үеийг хөхөл гэж ярьдаг байхгүй. Хэмжээс дотроо. За тэгээд энэ нэгэ хүлээн зөвшөөрөөд өгсөн шиг хөхийгээд уг дотроо ингээ хүлээн зөвшөөрөөд өхлийг хүлээн зөвшөөрөх үед өхөл явагдаад та бүр туйлтаа хүрээд тэгээ байж байгаа за төрий дараагийн хэмжээс рүү төрий гэдэг энэ үгэн дээр энэ командн дээр би дараагийн хэмжээс рүү ороод бүр хэрчтэй хүчтэй шин одоо тийм дүрийн одоо өгдлүүдээ өөрөө мэдрээд тэгээ цоошин одоо хийж бүтээх дотоод гал хасаад одоо хүсэл эрмэлзэл төрөөд юу урд байсан болгонд дууссан дараагийнх нь гэдэг энэ вариант руу ордог байхгүй. Гэтэл хүмүүс яг энийг мэдгүй хүлээсээ хайцаасаа болоод өгөж чадахгүй гацаад тэр чигтээ сэтгэл гутралаар маш олон жил явцдаг. Эсвэл одоо сэтгэл гутралаа засахын тулд буцаагаад нөгөө өмнөх амьдралын утга учруудыг сэргийх гээд ингээл нөгөө юм болгоо оролтоол ингээл амар их хүч зарцуулж амьдэрдэг. Буцаал одоо өгөхстэй жамын дагуу өгөхгүй буцаал одоо сэргийх гээд л үзээд юм гэсэн үг шүү дээ. За ингээл одоо алдагдсан утга учир болгоноос сэргийх гээд хүчилж амьдраад ахаар маш их хүч чадал. Одоо бидний амийн эрчим буюу энэ дотоод сүнсний одоо амийн эрчим барагдаж ихснээр туйлдж ядарч эцэс цуцтлаа одоо ингээд тэмцдэг гэсэн үг. Өхлийн эсрэг. За тийм амьдрал дотор л хүн төрлөختөн гацсан маа гэсэн үг. Тэгвэл яг энэ нөхөл төрөл гэдэг ямиг зөв хийгээ сурчих юм бол та одоо нэг энэ амьдрал дотор хідэн ч удаа нөхөл төрөл хийж болох нь шүү дээ ухамсарын үед. Хідэн ч дүрийг авч болох нь. Хидий ч их юм бүтээж болох нь. Амжуулаад явал тий. За тэгэхээр урд төрөл авалт гэдэгт итгэдэг урд нь одоо төрөл авалт хийж байгаагүй юм шиг энэ дэлхий дээр анх удаага ирж байгаа ганцлуудаа амьдран дахиж ерөөсөй төрөл авалт хийхгүй ч гэдэм юм. Одоо энэ махан биеэл дуусчихвол ер нь ингээд дахиж ер нь амьдрал байхгүй үнээс юуж байхгүй гэдэг хүмүүс байна. Одоо нэг өхлийн нэг хит үгүйсгэгч нар байна. Тэгээд хүн энэ амьдралынхаа энэ нэг төрөл авалтанд л вакуум үүсгэж байдаг ш нэг хайрцаг үүсгэж байдаг тийм. Яасан ч яадгийн одоо нэг өхлийн үн цэнгүй амьдраад байдаг хүмүүс байна тийм. Амьдралдаа нэг үн цэнэхгүй ш нэг өөхөх хүртлээ нэг өхөлтэй юуны төлөө өгöd байгаа. Төрчөөд юуны төлөө энэ өхөл энэ хоёрын хооронд яг юу их ёстойгоо үн цэнэг өгөхгүй байна гэхүү одоо юу гэж хэлэх вэ? Одоо хүн болго их үнцэнтэй амьдрахыг хүсдэг шүү дээ. Уг нь бол тийм. Тэгээ үнцэн гэдгийг мэдрээд байж байгаа хүмүүстэй бусдад үнэлэгдэх зүйлтэй бусдад үнэлэгдэх зүйл нь тэр хүмүүст хэрэгтэй байдлаар нь илэрхийлж идэг тий. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр яг та яах гэж ирсэн, яах гэж төрсөн. Энэ яг үнцнийг гаргаж өггүй юу гэдэг нь тэр хүний өхлийн үнцэн ахгүй юу? Өөрөөр хэлбэл одоо өхлийн үнцэн сүлд нь яаж мэдрэгддэг вэ гэхээр хүмүүсийг ингээ өгснийхэн дараа тэр хүний нөө дурсагдах нэрээр нь хийсэн үйлээр нь бусдад нөлөөсөн үн цэнээр нь хэмждэг штэ. Гэтэл хүн болгоо энэ дэлхий дээр чинь өөрийн гэсэн сүнсний үн цэнтэй ирж байгаа. Хүн болгон үн цэнээ бусдад мэдрүүлж байгаа байхгүй. Гэтэл яг энэ дэлхий дээр та эрэхтэй тэр одоо бусдад өгөх ёстой тий. Яг энэ дотоод өгдлийнхэн дагуу хийх ёстой юмнуудаа хийсэн бол та үн цэнтэй болж чаддаг. Тэр энэ дэлхий дээр ингээд нэг дурсагтаад үлдсэн
одоо алтар суун цуурайцсан тий. Тэр хүмүүс бол бүгд дайчин хүмүүс ахгүй юу? Өөрийнх нь төлөө дайчин байж чадсан. Тэр өөрхөн дотоод өгдлийнхэн төлөө. Өөрийн дэлхий дээр ирсэн сүнсний зорилгын төлөө. Тэм дайчин байсан хүмүүс бас олонгүй шүү дээ. Гэхдээ тэр хүмүүсийн одоо тэр хийж байгаа бүх үйл явдлын арын фон болоо байж идэг. Арын албанд нь байдаг бүх хүмүүсээс өөрийнхөө төлөө явж чадсан хүмүүс байдаг. Энд чинь ганц хүн л тэрийг хийж ин гэж байхгүй шүү дээ. Энд чинь цаана олон хүмүүсийн нүр их хөдөлмөр ах шүү дээ. Тэгвэл тэр одоо дэлхийг өөрчлөх, бусдыг өөрчлөх, одоо байгааг зүйлд өөрчлөлт шинжилт авчиж чадж байгаа тэр хүн болгон үн цэнтэй амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл бид нар маш их зууралдаж амьдардаг. Өнгөрсөндөө зууралдаад яг одоо байгаагаа тас ингээд барьцалцсан хүмүүс бол хөгжихгүй яг ингээд нэг байдалтай нэгэн хэвийн унтармал амьдралаар амьдраад ингээд хиймэл түрэндээ гаццсан байдаг байгаа ш. Актал энийг ингээд барьж аваад шилжилтээ зөв хийгээ те. Ингээд явж байгаа хүмүүс чинь ухамсарн дэлээ дотоод өглүүд нь гараад тэг энэ байдлаа хүмүүс түлхэр дурайл үзүүлээд өөрийн одоо энэ сүнсэнд эрэхтэй тий хамтарч ажиллах хэвээр сүнсэнд одоо үеийн үүрэгтэй холбоотой хүмүүстэй холбогдоод тэднийг ингээд дээш нь цуг аваа яваад тэмүүлээд явдаг. Энэ хүмүүс ганцхан л одоо зүйл эзэмссэн байдаг байна шүү дээ. Хинийч сураагүй ганц зүйлийг тэр зүгээр энэ шилжилт хийх чадвар. Тэгвэл өнөөдөр та үхэл гэдэг үгнээс нь зүгээр сэртгэж яхаа болов. Үүний цаана шилжилтийн юм байдаг гэдгийг нь ойлгоод үүнийг хүлээн зөвшөөрчүүл та яг одоо байгаагаа утга учраа ингээ алдсан амьдралыг өөрчлүүлэх чи өөр аяга хүчлэлтэй гэж түр ярьлаа ш. Ингэж хүчилж амьдраад нүдний чин гал буураад та ингээ өөрөө ингээ одоо өгсөн мэт амьдраад байгаа бол зүгээр л үхээ тусчих ухамсараараа. Жигнээс өөх гэж хэлээгүй шүү дээ. Бид зүгээр л ухамсарын хөл төрөл хийх шаардлагатай болсон байдаг. Бас мэдрэмжээ чухал хэрэгтэй байдаг. Өмнө авч ирсэн бүх мэдрэмжээ тавьж явуулаад бүх сурсан мэдснээ тавьж явуулаад бүх утга учраа тавьж явуулаад одоо хоригдох зүйлгүйгээр бүгдийг нь тавьсан цагт та сая зөв өглөн яваад дараагийн зөв шилжилт буюу зөв эхлэл шинэ бүхэнж ирдэг. Тэгвэл энийг хийгээд сурцсан хүмүүс бол цаанаасаа одоо бүтээн байгууллагын эд ориглыг хийдэг хүмүүс ахна шүү дээ. Бүх салбартаа. Бүтээгчийн ажил хийдэг хүмүүс. Бүтээгч чанараа хүлээж авч байгаа дараагийн. Тэгээд тэргээд дуусгаад хорогдох зүйлгүүд дуусгаад дараагийн бүтээгчийн ажиллаа. Ингэж л одоо зөв голдолд явдаг учраас энэ дэлхий чинь ингээд үргэлж нэг тэгээ нөө одоо өмнөх үе бодвол хөгчөөд яваад байна шүү дээ. За одоо энэ дээр болохоор нэг амьдараа өгсөн хүмүүс шүү дээ тий. Бүр ингээд нэг өөрийнхөө нэг айцаас одоо өөргөө нэг арга цагаал ингээд нэг юмд баригдаад юмдаа донтоод хуучнаасаа салж хагцаж чадахгүй нэг зуралдаа яваад тэрний мэдрэмжнээсээ салж чаддгүй. Тий. Тэгэхээр донтолт гэдэг чинь ингээд та ингээд төрөө ялна шүү дээ. Хэмжээ сахиад шиний бүтээж чадахгүй. Яг одоо байгаа зүйлд ингээд донтцсон. Одоо бид нар ингээд бүхэн болгоны матриксын амьдралд донтцсон байгаа шүү дээ. Яагаад донтолт гэдэг хаар татамжтай олон удаа үйлдэл хаар донтолт болчихж байгаа гэсэн. За тэгэнгүүт хүн одоо жишээ нь ингээд өөрийнх нь дотор ингээд нэг мэдрэмжүүд байгаа шүү дээ. Эмзэглэсэн мэдрэмжүүд. Тэд ингээ өөрхөн дотроос ингээд өөрийг ингээд ангагдах гад ягаад энэ та энд нэг ухаал авчаач л гэдэг байхгүй. Тэ мэдрэмж алгангийн амин хөндөртэй одоо мэдрэгдэхэд хэцүү тий. Энэ мэдрэмжүүд өөрхөн дотроос ингээд цухалцаалт ирэхээр хүн яах вэ гэхээр энэ мэдрэмжийн харин барьж аваад хуургаад ингээ ухаал болгож хуурах хэрэгтэй байдаг байхгүй. Тэр одоо эмзэглэсэн мэдрэмжүүдийг шахалцсан одоо энэ мэдрэмжүүдийг тэг хүмүүс өрөөсөө одоо ингээд улаан цайнтай ингээд баг зүгээр яг ингээд одоо баах ингээд мэсний одоо гэмтэлтэй баахан шарахтай шахнууд ингээд идэ бэртэй тий
Өөрөөр хэлбэл ингээд одоо энэ биеинд нь ингээд бүтэн одоо юм эрүүл газар үлдээгүй болтлоо ингээд нэг сэгжүүлсэн юм шиг тийм амир эмзэг шарахтай хүмүүс сэтгэл дотор амьдраад байдаг байхгүй. Тэгээ энэ одоо сэтгэлийн шарах гэдэг юмыг хинч одоо авч хэлцдэггүй. Гаднаа ингээ гой бүтэн битэжсэн сэтгэл дотроо ийм их шарахтай хүмүүс тий энэ шарахны учрыг олж чадахгүй юм болгонд эмзэглсэн даруйда одоо нэмзэг байдлаа мэдрэхгүй тулд өвдөд байгаа өвдөлтүүдээ ингээд одоо амар өвдөн эцтэй тэрний шахнууд дээр ингээ гар хургоор гээд хин нэгэн түлхээд тий одоо тэр хүнд ингээд нөлөө үзүүлэхэд ба тэрэндээ ингээ хүн хүрэхээс жааж байгаа тийм ягтар одоо сэтгэлийн шарахтай хүмүүс явж байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь энэ их шарахаа ангааж чадахгүй байгаа шалтгаан нь тонлтыг үсгчдэг. Өвдөхгүй мэдрэхгүй байхын тулд энэ хүмүүстэй өөрийнхөө одоо оюун ухаанд ингээ хамгийн жижиг тухтай бүсээ үсгээд тэгээ оюун ухаан чинь өвдөлтийг мэдрэхгүй заяа. Сэтгэлийн шарах бол үнэн одоо өвдөлттэй. Гэтэл тэр оюун ухааныхаа жижигхэн хайцган дотроо орчоод бусад юмыг хүлээн зөвшөөрөхгүй яг тэр тухтай бус буюу өвдөлтгүй тэр газараа ногдчихад тэндээсээ гарахыг хүсдэг. Гэтэл түрүүний ярьдаг энэ өхөл төрөл гэдэг юм чинь дараагийн ухамсараа эзэмшихийн тулд таны нөхцөлдсөн шарах болгоны чинь танд мэдрүүлэхээ базаад байдаг сүнснээс чинь. Тэгдэг тийм. Тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ бүгд ингээд ухаарч ойлгоод одоо шарахыг ангаах арга тий. Яг яагаад одоо юуны шарахын дэмжлэг харах нь яг юу юм? Тэгээ яавал одоо энэ шарахыг хурдан идэх үү гэдгийг олчвол шарах идэх нь үстэй. Тэгвэл яг сэтгэлийн шарах гэдэг юм чинь бас яг хинтэй адилхан. Юу ухаарах хэрэгтэй юм? Энэ дахиж ингээ эмзэглэхгүй тулд тий өөрийгөө яаж ангаах хэрэгтэй юм? Энийг ингээ ухаарч ойлгоцсон үед нөгөө одоо жижиг ухамсарын хайцаг тухтай бүстэй байхаа болоод ингээ ухамсанд тэлээд эхлэхээр дараагийн бүтээх чадамжууд дараагийн одоо өөрийн одоо шилжилт хийх боломжууд нь орж ирдэг байхгүй. Гэтэл одоо намдаараа өгцөө одоо хүмүүс чинь тийм. Гэтэл ихэнх хүмүүс энэ одоо өвдөлтөө ингээд мэдрэхгүй тулд зарим одоо их өндөр мэдрэмжтэй хүмүүс байна шүү дээ. Одоо яг одоо ухамсар дотроо ингээд жижиг хайцаг үсгээд нуугдчихдаг хүмүүс болохоор тэн дотроо ингээд бүр мэдрэмжээ хүртэл дараад өсөхгүй одоо сүйдэртэй хийцэн гэсэн үг шүү дээ. Мэдрэхийг хүсэхгүй болоод яг энэ ухамсар дотроо ингээд нэг оюун ухаантай хүн шиг гацчихдаг. Гэтэл нөгөө мэдрэмж гэдэг ямаараа бүхнийг мэдрээ авч идэх хүмүүс бас байдаг. Тэр ухамсарт очиж гацах шаардлагагүй, гацаж чаддгүй хүмүүс гэх юм уу? Тэгтэр болохоор яадгүй гэхээр энэ бүх сэтгэлийн шарах мэдрэмжийг өвдөлт болгоноор ингээ хүн болгоно бас мэдрээ яваад хахаар энийгээ дарахын тулд одоо уудаг, тамиг татдаг, мансуурдаг, аль болох ингээ тоглоомонд давтаж донтдог тий. Ингээд энэ мэдрэмжээсээ цутгахын тулд энийг дарах мэдрэмжийг хүсдэг байхгүй. Тийм байна тий. За энэ мэдрэмжийг хүсээд эхлэхээр хүн одоо тэр зүйлдээ юу яах юм? Секс ах юм уу тий? Эсвэл одоо юу гэдгийг эсвэл өөрийгөө бүр их нөгөө өвтгөж таашаадаг болох ч юм уу тий? Одоо өвдөлтөөсөө илүү одоо бүр хүчтэй өвдөлт мэдрэх. Одоо бүр өөрийнхөө амь насыг хүртэл эрсдэлд оруулах тийм экстрем зүйлсийг сонирхдаг болох ч юм уу? Гэ яадаг ч гэсэн ингээд нэг одоо байгаа мэдрэмжийг дарах мэдрэмж рүү нэг бол мэдрэмжийг тэр чигтэн даардаг, нэг бол арай өөр юм руу донтдог гэсэн үг. Ингээд л одоо энэ донтолт гэдэг юм давтаад эхэлдэг. Тэгвэл энэ нэг донтолтыг одоо донтолт таныг нэг л торогтөр хилдүүлээд байгаа учраас донтолцсон одоо энэ мэдрэмж олонтой хүмүүс бол гаццсан өгөж чадахгүй амтар өгсөн хүмүүс байна шүү. Тийм тий. Тэгэхээр өхөл бол яг хүн төрөлхтний хувьд яг хүний хувьд бүр давагдашгүй хүчин зүйл. Тэрийг хүмүүс давж гарч чаддгүй юм. Яагтвэл тэр нь бүрэн сүхэл өөрт нь мэдрүүлэхээр тийм айхтар нөлөөтэй одоо зүйл ахна штэ. Тэгэхээр энэ давагдашгүй зүйлийг давж гардаг хүмүүс нь яг үнийг хэлэхэд маш цөм. Тэд л үнийг давж гарснаар энэ дэлхий дээр чинь нэрэн царай туулж үүлэн дэмнүүлдэг штэ.
Тиймээс энэ үхэл гэдэг зүйлийг давж гарах ухааныг л хүмүүс зөв өгөх хэрэгтэй. Яагаад давагдашгүй болчиход байгааг нь сайн хэлсэн бол яаж нэг давах вэ? Тийм. Энийг үнэхээр энэ ухамсараа эзэмших хүмүүс л эзэмших хүсэж байгаа хүмүүс л давтыг. Үнэхээр энэ дайчин хүмүүс л давдаг. Дайчин. Энэ үхлээс айхаа болсон дайчид. Айхаа болчоор тий сүндэд сүхрэхээс ч одоо айхаа болчоор давдаг байх юм шиг. Тэгвэл чи яаж яана? За яг бүр огтой байхгүй гэх юм ч удаа янз бүр л байдаг л да заримдаа ч. Тэгвэл чи тааж юм болоогүй. Тийм болоогүй тийм. Та нар яаж яана вэ? Сонсож байгаа хүмүүс. Тэгвэл та нар ажил аваад чадахгүй. Гэтэл яг хүний одоо сэтгэх үед энэ найхтар хүчин зүйлийг давж гарахгүй байх хэмжээний ухамсар суугдсан байдаг. Үе үеийн өхлүүд, үе үеийн мөхлүүд бүтээлгийг цонхоос айгаацаад. Тэгээд дээрээс нь ганц хүний айдас ч биш. Энэ дэлхийн бүх хүмүүсийн айдас хоорондоо холбогдов. Нэг хүнийг энэ дэлхийн чинь 7-8 тэрбум хүний өхлийн айдас дарж шүү дээ. Нийлж агаад. Тэгэхээр яаж энэ зан гарах юм? Ухамсарын хүчийг л эзэмшиж. Энэ их ухамсарыг өөртөө суулгахыг хүссэн хүн л энэ айдсын зан гарч чадна. Мэдрэмжээр бол хүн хизээж энэ өхлөөс айдсын зан гарч чадахгүй. Ухамсар бол харин чадна. Яа тэгэхээр ухамсарлаж байгаа зүйлүүд өндөр ухамсарыг эзэмших хүсэж байгаа хүмүүс мэдрэмжээ ойлгож, мэдрэмжийг удирдах сурч, мэдрэмжээ өөрсдөө бүтээж сурсан хүмүүс байдаг. Тэгэхээр одоо үхлийн ирмэг дээр байгаа мөртлөөс одоо энэ хот хавдартай тий хамаг яс үсэн ярьчихсан бүхэл хүмүүс чи үхнэ гэж хэлж яхад босоод ирж байгаа хүмүүс. Яг энэ өөрийнх нь дотоодод байгаа өөрийн дотор мөн чанараа ойлгож түүгээрээ сэрж чадсан хүмүүс байдаг. Одоо энэ хорт хавдар эцтэй тулцсан хүмүүс босоод ирж байгаа нэр. Тэд очино ингэтлээ их мэдрэмжээр орж ирсэн үхлийн айцыг тэд оюун ухаанаараа даван тулсан байна ш. Оюун ухаан хаанаас даван тулсан? Өөрийн энэ өндөр ухамсараар өөрийнхөө биеийг дахин бүтээсэн. Өөрхийн биеинд байгаа энэ бүх суугдсан, өвчин болтлоо гүн суусан энэ мэдрэмжүүдээ энэ оюун ухаанаар хангасан. Одоо тэр яг айцтайгаа нүүр тулсан ба шүү дээ тий. Яг бүр яг үхлийн ирмэг дээр ирлээ. За үхэл гэж ерөөсөө л одоо би ирчлээ гэдэг тэрнтэйгээ нүүр тулахаар дотгошоогоо нэг ухамсарлуугаа орчиж чинь тий. Тэгэхээр заавал ингэхгүйгээр энэ одоо ухамсарыг эзэмшиж хүчин авах байдал хүн болгонд байхад яагаад бид энэ нэг үхлээс яг айцтай автаад л байж ах хэвээр юм. Юурдолэн. Тэгэхээр үхэл гэдэг зүйлийг үнэндээ та нарыг айлгаад байгаа хамгийн том айдас. Тэрхийн хамгийн том айдсыг л давсан хүмүүс. Гэхдээ дайч мөн байгаа зү. Тийм байна. Тэд бусдыг хэрхэн одоо үхэл дээр нүүр тулуулах талаар бусдад зөвлөдөг. Хэлдэг ярьдаг. Тэглийгээд хүмүүс тэнд нэгтгэдэг байхгүй юу? Тийм өөрөө ойлгоогүй өөрөө тэн дээр нүр тулаагүй болохоор тийм. Яагаад итгэхгүй гэж түрүү ярьсан шүү дээ. Хуурамч дүрэндээ автагсад итгэдэг юм аа. Хуурамч дүр бол тэрүүхэн тэр хэсгийн туулал бүхий мэдлэг оюундаа гацсан гацалт учраас
Тэр агуу том ойлголтыг хүлээж авч чаддгүй юм. Ухамсарлаж шингээж чадахгүй. Гадуур нь хальгуул залгуулж гоожуулаад тэ өөрийнхөө ухамсар тэрийг хүлээн зөвшөөрөхгүйд бүгдийг нь түлхэгчдэг. Гэтэл энэ өвчөөд тахтан итгэцэн хүмүүс байхад яагаад үдээд энэ дэлхийн бүх хүмүүс идэхгүй байгаа юм? Тэд хүлээж авч чадахгүй л шүү. Тийм байна тий. Энд итгэсэн хүмүүс яагаад хүлээж аваад байгаа юм? Яагаад гэвэл үнэхээр болд юм байна. Үнэхээр би нүхлийн ард гарч чадна гэж үхэлтэйгээр нүд тулсан. Тэр хүмүүс л чадж байгаа үстэй. Тийм. Түүл үхлээс хайдас хүнийг ингэж баг дорой сул хүч муутай байлгадаг юм бол та нар бүгдээрээ юм байна. Тийм байна. Тийм учраас та нар бүгд худал хоормог байна. Та нарын тоглож байгаа дүр энэ шин нэрийг хэлж яхад бүгд дуусч хахад яагаад та нарын өнгөрсөн дөө энэ хуурамч дөрөндөө цэг хатгаж чадахгүй байна. Загнаад байгаа юм биш. Хүчлээд байгаа ч юм биш. Одоо ухаараа жайл хийж байгаа юм. Хуучин дан цэг тавих их амархан. Та ухамсарт л суульцахад болно. Шинийг хүлээж авах маш амархан. Үхлээс яхаа болсон цагт. Хүн юу нэг амьдралынхаа энэ утга учирыг дүүргэж чаддсан бол одоо дандаа дутуу яваад байгаа шүү дээ. Одоо тэгвэл нэг тэр дутуу зүйлээ хүн юу нэг дүүргэж чаддгүй. Амьдралын одоо тэр дүүрэн байдал гэж одоо юу юм бэ? Сэтгэл ханамж гэж одоо юу юм? Хүний сэтгэл яг амьдралдаа хизээч хандгүй. Хэдий ханамжтай амьдарсан ч гэсэн хүн заавал цаана нэг амьсгаатай л байдаг. Хүний сэтгэл яг хизээ ханах уу гэхээр өөхөختөө амар амгалан байгаа үед л хандаг. Гэтэл тэр амар амгаланг олж авахын тулд хүмүүс өөрийгөө л олох хэрэгтэй болдог. Одоо тэр олон дүр авах буюу хэмжээсээ ахиулж явсаар угаад тэр цэвэр ухамсар дээр очих буюу жинхэнэ өөр дээр очихыг хэлээд байна. Тийм, өөрийгөө олох замдаа очиод бидэрсээр олсоор төгсөөр яг өөрийгөө олсон үед хүн өөхтэй амар амгалан байж чаддаг. Яг өөрийгөө олоогүй тэр дундын загт явж байсан хүн хизээж амар амгалан болдгоо. Яадгүй үргэлж дутуу мэдрэмжтэй. Яадгүй л одоо ууж исэн аяг нь ихэн дундуур л байгаад ахна ш. Амьдралаа аяг нь дүүрэхгүй байна. Тийм ээ. Гэтэл одоо ингээд үхсэн юм шиг амьдарч байгаа энэ хүмүүс. Тэ одоо дүүрэндээ гацагсад яаж чинь гэхээр тэд бүр амьдралыг амтлаачгүй байдаг. Амьдралын хамтын мэдрэмж гэдэг чинь энэ амьдралд тий амьдрал хэрхэн өрнөдгийн, хэрхэн одоо хийж бүтээдгийн, хэрхэн бусдыг хайрладгийн, хэрхэн одоо өөр хоорондын харилцаанаас суралцдгийн тий энэ амьдрал гэж зүйлд амьдрсан шиг амьдрахын тулд энэ олон мэдрэмжүүдийг авч энийг тэнэж ойлгохтан уйлж бүгдийг хүлээн зөвшөөрч яг нэг юм баялаг бүрэн бүтэн байдалд умбаж амьдарч эцэст нь энэ бүх туллынхаа үр дүнд би үүнийг л ойлгох гэдээсэн гэж өөрийг нь олж өөрийгөө олсон дүүрээрээ бусдад тэ дүү хүртэл өгөх нь штэ. Өөрийгөө олсон хүн дүүрэн тэгвэл бусдыг дүүргэж чадна. Энэ бусдыг дүүргэж чадаад байгаа хүмүүсийг хүмүүс удирдахчаа, манлайлагчаа энэ амьдралын дайчин баатар олгож хүндэлдэг. Тэгэхээр яг ингэж амьдрсан шиг амьдарч өөрийгөө дүүргэн гэдэг чинь өөрөө хүний амьдралын заяа төрийн эзэн болж байгаа байдал. Үргэлж дутуу дээрээ гацагсад дүрдээ одоо төөр өсөд үргэлж хувь тавилангийн хугас гацаанд орчдөг. Хугасын дуусахгүй тэр. Баян хугас. Дүүрээд ч хугас. Учир та гацц учраас яаж дурггүй. Та цаана нь одоо өөрийнхөө амьдралыг туулах бүх амьдрал чинь дутуу байгаа учраас дутуугаа дүүргэх гээд өөр аргаар л
бусдаас нь ихээл гордол өгсөнгүү гэж гомдлол байгаа байхгүй юу? Тэгвэл амьдрсан шиг амьдрах чинь таны энэ насны туулал гэдэг байгаа энэ үхэлд баригдсан байгаа энэ оноос нь нас өгцөн одоо цаг хугацаанд та өөрийгөө бүрэн олох бүрэн боломжтой байдаг. Яагаад вэ гэхээр зарим хүн дөнгөж төрөөд нэг 10 хэдэн наснда өгдөг. Яг тэр үед өөрийгөө олчж байгаа юм. Хэрвээ зөв явбал. Буруу явж байгаад өгчвөл дахиад өөрийгөө олох гэдэг. Юу нь бол бид нар дахин төрөл авалтыг явж байхдаа өөрийгөө нэмсэн олдог. Тэр дүүргэлтэй игээ төрөл аваад байгаа юм шүү дээ. Гэтэл зарим нь ингээд за нэг 1001-ийг олцоол дахин төрөөл 1001 дээрээ төрөөд байдаг гэсэн үг. Гэтэл зарим нь 1001-ийн дотор бусдын дүүрэгчээ төрдөг хүмүүсээс байна. Тэгэхээр хүн болгон өөр байх нь шүү дээ. Тийм байна. Гэтэл бүр нэг сайхан тоглоомтой зүйл нь таны энэ насны чинь туулалтаа та өөрийгөө бүрэн олж чаддаг. Цаанаасаа өгдөлтэй. Тийм учраас дутуу амьдсан мэдрэмжтэй. Тийм учраас дутуугаа дүрх гээд бүх юмыг хайгаад байдаг жамтай. Бас нөгөө талаасаа тийм байх нь тий. Тийм. Хандгуу нэг л юм дутуу ингээл байнга ирэл хайгуултай. Байнга өсөд твшилттэй нэг тэмүүсэн мэдрэмжтэй байх юм шүү дээ. Өөрийгөө олохын тулд өглөөгийн чиглэлд өөрийгөө таньж мэдээж. Бусдыг таньж мэдээд хэрэггүй. Бусдыг шүүгээд бүрч хэрэггүй. Бусад хүний амьдрал өөрөнжил байг хамаагүй. Харин чиний хайсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. За бодсон хойно би ойлголоо, ухаарлаа. Өөрийгөө таньж мэдъя гэвэл өглөөгийн өнгийн. Одоо өглөөгийн өнгийг ч амархан штэ. Та тойлонд хар. Тойлонд хараад одоо байгаа царай зүсээ хар. Таны дээр үсээд байгаа царай зүс өгдөл. Таны дотор яг одоо илэрсэн байна уу? Чи яг өөрөө амьдарч чадж байна уу? Би яг юу хийгээ яваад байна? Гих мэтлэн өөртөө ярахаас л эхэлнэ шүү дээ. Тэгээд нэг сэтгэл ханамжгүй байгаагаа мэднэ. Яагаад ханахгүй байгаа юм? Гэтэл та яг одоо үнэхээр өөрөө яваад туулах амьдралынхаа ядаж 11-ийг туулаад яг одоо туултаа чинь зэрэгцээ дээр нь дүүрчихсэн бол та өөртөө ханамжтай явж байгаа. Гэтэл тэрийгэж туулах насан дээрээ та 11 байтугай 11-ээж дүүрэхгүй 11-ийнхэн 101-ийн ч дүүргээг байвал та яах вэ? Сэтгэл ханамжгүй байх шүү дээ. Тэгээ тухай агшинд сэтгэл чинь хаансан байна уу гэдэг чинь таныг зөв явж гин үү гэж илэрхийлдэг гэсэн үг. Ханаагүй л байвал та өөрийгөө олоогүй яг энэ үедээ гэсэн үг. Зүгээр л мингийн юмнууд. Зүгээр л өөрөөсөө асуудаг асуултууд, хариултууд дотроос. Гэтэ нэгэ чин сэтгэлээсээ шодрох асуух хэрэгтэй. Тархинасаа биш штэ. Тархивал өөртөө л юу асуун түүнд нь хариулттай учраас. Та өөрийн сэтгэл зүрхний чин угнаас асуу. Сэтгэл зүрх гэлээ. Яагаад ухамсарынхан угнаас асуухгүй? Яагаад сэтгэл зүрхний чин угнаас асуу? Сүнснээс асуу гэсэн. Дотроос одоо. Таны сэтгэл зүрх таныг энэ дэлхий дээр таны тэгээд ирсэн ухамсарыг бодит болгож амьдлуулдаг хүч. Газардуулах юм тийм. Та сэтгэл зүрхээрээ мэдэрч сэтгэл зүрхээрээ бүх хүмүүстэй харилцаа тогтоож байж энэ бүх харилцаанаас та өөрийгөө амьд байна гэдгээ мэдэрдэг юм. Та амьдарсан шиг амьдрахаа сэтгэл зүрхнээс л мэдэрх нь. Тэгвэл таны сэтгэл зүрх одоо дундуур байвал та яасан байх нь? Дутуул амьдраад байна. Тэгвэл таны сэтгэл зүрх яавал дүүрэх юм? Энэ дотор байгаа бүх тэр эмзэглдэг байдлаа засаж хүсэхгүй дөрүүдэн илчилсэн үед л хүлээн зөвшөөрдгүй өгөөсөл болгоно хүлээн зөвшөөрсөн үед л та бүтэн амьдарч эхлэх зам руу орж байгаа шүү дээ. Хүн болгонтой харилцаанаасаа сэвтгэе болж сэв ахгүй жаас эмзэглэхгүй
харилцаандаа сэвгүй болж ивэл та өөрийгөө дүүргэж байна гэсэн. Хүлийн зөвшөөрөө тэнтэй холбоотой дээд ухамсарын дөрүүдийг авч байна гэсэн. Та харилцаандаа л өөрийгөө сэвтэйгээ дэмцэглээд л явж ивэл уучлаарай таны амьдрал шаал дутуу байна. Үүгээрээ та амьдарсан шиг амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэгвэл энэ харилцаа болгон дээрээ та хүлийн зөвшөөрч өөрийгөө ангаахын тулд түрүүний ярьж байгаа өхөр шилжилтээ цагаан хийгээд. Тэгээд энэ ухамсараа эзэмшиж байгаад л бүгд оюундаа болно. Тэгэхээр одоо хүн болгонд л одоо хүсэл тэмүүлэл байгаа даа шүү дээ. Уг нь бол одоо амьдрах итгэл тэмүүлэл нь одоо хүслээр дамжуулж илэрч гарч байгаа тийм. Тэгэхэд бас тэрний хүсэлдээ бас гацчаад байна хүмүүс. Зөвхөн тэрнийг одоо хүслийнхаа төлөө одоо нөгөө талаас нь харуул гацаагаад байна. Нөгөө талаас нь бол мотор нь одоо хөдөлгөх хүч нь болоод байна шүү дээ. Үгүй энэ хүслийг чи хоёр янзаар хүсэж байна хүмүүс. Яг энэ өөрийн дотоод үүдэл чадамжаа гаргах гэж хүсэж ухамсар дээшилж байгаа хүслийг тэмүүлэл гэж хэлж байна. Харин одоо байгаа дүрнээсээ салж хагасч чадахгүй гацчихад тэр дүрэн дотроо нөгөө өхлийн мэдрэмж шилжилтийн мэдрэмжж ойлгохгүй. Одоо тэр дүрэн дотроо амьдрах шиг амьдрах гад. Тэр дүрийн одоо төгсгөлийг ойлгож чадахгүй. Тэр дүрийн өхөлж чадахгүй улам хүчтэй болох гээд. Тэр дүрийг л одоо улам шуналтай ядаж хүслээр баглагдчихаар тэр хүн хүсэл дотроо гацчихж байгаа юм. Өөрөөр хэлбэл та шилжилт хийгүйгээр аль нь хизээ өнгөрсөн юм дотроо хүчтэй байхыг хүсэж шунаад байвал таны хүслүүд таныг тэн дотор ч гацааж байгаа юм да. Харин та дараагийн тэр зүйлсийн дараагийн өгдөл бүтээл чадамжаа гаргах гэж хүслийн ашиглал тэр таныг өрдөж түүн рүү чинь одоо хүрхэж өгдөг. Тэр хүсэл таны дотор төсөөлөл мөрөөдлөөр орж ирдэг. Тэр нь дараагийн хэмжээсийн дүрийн чинь өгдөл орж ирж байгаа юм тэр. Тэгээ тэрийг аваад явбал зөв хүсэл. Одоо гэтэл хүмүүс тэгж штэ. Энэ нийгэмд чинь за мөнхийг хүсэх нь муу мухай юм биш ээ. Тийм бид нар ч одоо нэгэн л махан битэд өрсөн юм чинь амьдрах хэрэгтэй байна. Хэрэгцээнээс илүү үүсэх хэрэггүй гэж хэлж байгаа буян тангуудаас байн загварч. Тийм тэгэж хэлэнгүү зарим хүмүүс ч одоо хэрэгцээнээс илүү гэхээр бид нар ч одоо тэгээд амьд явах хэрэгтэй. Одоо баахан их баялаг гэдэг бол сайн сайхан зүйл. Энэ бүх юмыг та нараа эзэмших хэрэгтэй, хүртэх хэрэгтэй. Энэ шунал биш. Хүн зөв шуналтай бай гэж штэ. Тийм одоо чанартай амьдрах хэрэгтэй, тэр чанартай юм хэрэглэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдээ одоо бас мөнгөтэй холбоол ярьж байна л да тийм. Тэр амьдралын чанар гэдэг нь цаана бас нэг өөр юм байгаа. Наан бас нэг чанарыг яриад байна. Тийм энэ ингээ хүмүүсийг төөрөлд оруулж байгаа юм. Гацаанд хийчихэж байгаа байхгүй юу? Хэрэгэлцэж штэ хүмүүс. Тийм. Нэг одоо байгаа дүрнээсээ эргэлзэж дараагийн дүрээ авах гэж ядаж явах тань. Тэр эргэлзэж байгаа дүрэн дотор нь гой боломж шидэд байна. Яг нэг өгөөш тавьчаад тэрэн дотор нь гад уурна гашцсан юм шиг. Тийм. Одоо та хэрвээ энэ амьдралдаа нэг хүн дүрэн солих гээд байж адил энэ амьдрал чинь сайхан штэ. Та энэ амьдралдаа мөнгөтэй байж болно. Тань мөн амьдралдаа сайн сайхан амьдарч болно гэдэл хэлж байна. Тэгвэл тэрийг болох юм байна гэд гацчихж байгаа юм. Тэгвэл энэ жоохон зөв өгөх хэрэгтэй. Та тэр дээдэргөө дүрэн шилжүүлж чадж байхад тэр дүртэй ч холбоотой таны эд баялаг хэрэглэх ёстой. Таны тэр хүсэж байгаа зүйлс өөрөө хаянд орж ирнэ. Энэ бол чамааран болдог зүйл. Та зүгээр зөв шилжиж байхад бүх юм жамын дагуу өнгөрч явахад болно. Нэг зөв жамын урсгалд орлох тухай ярих хэрэгтэй байхад тэр хүмүүс одоо жамын урсгалда орсон ороогүй хиндэн ч хамаагүй урайлаад байгаа гэсэн үг. Тэгэхээр алдаа гараад байгаа үстэй. Тийм. Одоо энэ дэр хүмүүс төөрөгдөд эргэлзээд байгаа юм нь болохоор одоо бид нар бол нэгэнд ингээ хүн болоод төрсөн юм чинь.
Монгол хэрэгтэй байна. Тэгвэл хүн болгоны хэрэглээ өөр байна. Энэ дээр чанар гэж нэг юм яригадаад байна. Жинхэнэ бодит одоо амьдралын чанар гэж одоо юу юм тэр үнтэй эд материал хэрэглэсэндээ байна уу? Эсвэл тэр нэг чанартай хоол гэж одоо яг ямар хоолыг хэрэглээд байгаа. Энэ дээр мөнгөний асуудал яригадаад байна тий. Угтаа бол амьдралын чанар гэдэг чинь юу гэж? Тань амьдралтаа сэтгэл ханамжтай байна уу л гэдэг штеп. Тийм үг нь бол тий. Гэхэд энэ махан биеийн бас нэг шимдэжэл хэрэгтэй байна. Махан биеинд нэг хэрэгцээ байна. Энэ дээр бол бас шанар тэр үнний асуудлууд гарч ирээд гисэн ойлголтууд түгээмэл ойлголтууд байгаа байхгүй юу? Одоо сайн хоол хүнс сайн унд хэрэглээ. Энэ биеийн тордож байх нь угтаа бол хэрэгтэй ч гэсэн. Энэ биеийг чинь зүгээр эрчим энерги засаад идэж устдыг шин гэждэг. Бас зүйл гэж би. Уг нь та өөрөө амьдралдаа сэтгэл ханамжтай дүүрэн сайхан яваад жамын дагуу зөв амьдарч байхад таны эрчим энерги сайхан бэлхэн. Учир нь таны сүнс таны яг одоо байгаа энэ биеийг чинь өөрийн аймын эрчмээрийн нэгэн үйлдэлээр тэжээж байдаг юм. За энэ үед таны идэж уусан хоол хүнс угтаа бол заавал яг таны идэж уугааг хүссэн л хоол хүнс байдаг. Таны яг л шимтжил цаанаасаа зөнгөөрөө тохирдог гэсэн үг. Тэгвэл энд санаа зовдох хэрэггүй байх нь шүү дээ. Энэ дэлхийн хүмүүс зөв болох гээд хүсээд байна. Эрүүл бүтээгдэхүүн идэхийг хүсэж байна. Тэд яагаад ийм хүсээд байгаа юм? Тэд амьдралын чанараа бодлоо гэлээ. Гэтэл тэд сэтгэл нь хоосон. Тэр ханамжгүй байдлыг хүчтэй мэдэрч байхад тэд юу ч идсэн уулсан нэмэргүй штэ. Үнэндээ. Тийм байна. Тэнгүүл бас одоо тэртээ тэргүүл одоо бид нэгээд хүн болоод махан биетэй төрсэн юм чинь л гэдэг махан биеэл яриад байгаа штэ. Одоо өвчлөх юм бол сурах юм бол одоо бидний нийгэмд хөдлөл ерөөсөө мөнгө шаардлагатай байгаа гэдэг. Хөдлөл мөнгөндөө гээл гацаад мөнгөний төлөө яваад байвал та нар энд гацна гэж би хэлсэн шүү дээ. Тийм. Та нар мөнгөний төлөө биш. Та нар энэ зөв шилжил зөв ухамсар. Өөрийн одоо энэ амьдралын чанар гэдэг ханамжийн төлөө явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хүмүүс ханамжийн төлөө явдаг. Гэтэл тэд гацсан дүрийн ханамжин дээр байгаа учраас тэд яг ухтаан том амьдралаараа харуул ханамжгүй. Томоор нь харуул жижиг дээр л гацаад байгаа шүү дээ. Тэд яагаад тэр жижиг ханамжин дээр гацдгийг мэдхүү. Нэгэнд сурцсан, нэгэнд чаддаг болцсон энэ бүх хүмүүрээ ханамжтай байдлаа хангахын тулд гацчихж байгаа шүү дээ. Тийм. Дараагийн зүйлийг хийх зориг байхгүй. Хүсэл нь дотроос нь төрөвч. Наанаас нь өнөө шилжилт хийж чадахгүй хүлээ заагаа эзэн том нөлөөнд цохиулж байгаа юм. Тэгээ хүсэл нь зөвхөн тэр байгаа дүрийн гацсан амьдралын ханамжин дээр суурилж байгаа юм. Гэтэ тэр нь ханахгүй л дээ. Тэр хүнд ханжааж дотооддоо ханахгүй учраас агуу шунал бий болно. Тэгээ яг тэр дүрээрээ улам их юм цоглуулж хандхыг гэж байна. Уучлаарай тийм байхгүй шүү дээ. Байдгүй юм. Тэгэхээр зүгээр та хэдэд хэлгээд болооч зогсооч. Одоо амьдралаа бод. Амьдралаа бод. Та нар амьдрахгүй бай. Та нар хүн сүг мэд амьдарч байна. Тэжээвэр амьд мэд амьдарч байна. Тэжээвэр амьддаг яадгийн яг нэг дүрт нэг хашаанд. Нэг идүүлж болгодог хоол хүмүүсэнд нь нэг амьдралын хэм маягтан гацаагаад тэжээж байгаа үстэй. Тэгээд тэжээмэл. Тэгвэл та нар өөрсдөө яг тийм тэжээмэл амьдж байлгаж байна. Та нар ухтаа бол талдууран явж тамшаатаа чи тансаглах болгоныг хүрдэх хэрэгтэй улс атал яагаад энэ хүн энэ үхлээс айсан гарахаас айсан тухтай бүсийн энэ байдалтай өөрсдийгөө тэжээгээд хуурамчаар амьдраад байгаа юм бэ. Худалж удаа гэж хэлмээр байна. За би энэ охины дүрээр яг гэхээр ингээ онгод орж ирээд өөрөө яриад. Харин тийм байна аа тийм. Одоо ингэж байгаа хгүй манай подкастыг сонирхохсод
Их олон янзын хүмүүс байх шиг байна. Гэтэ би тэднийг хараад ойлгож байна, хайрлаж байна. Тийм учраас хуурамч хаасан салахыг хүсэж байна. Би тийм өч өгөн жижиг зүйл дээр үнтэглөөжтэй үс минь. Зүгээр түүнийг өөрөөсөө анзаараад би юм байна гэд ухаар. Бичиж тэмдэглэн бусдад нөлөөлнө гэхээс илүүтэй өөртөө л нөлөөл. За тэгээд одоо өөр ч юу хийх вэ тэр өөрсөө тийг загнаад яав. За өнөөдрийн подкаст нэлээд явчлаа 50 минут орчим явсан байна. За тэгээд би дуусаагүй байна. Дуусаагүй байгаа юм. За дуусаа. За манай Facebook хуудсыг дагаа цааш нь түгээж өгөөрэй. YouTube хуудсыг маань бас дагаж аль болох цааш нь олон хүнд түгээхэд минь тусдаа. Хүмүүсийг үнэн амьдрал руу н оруул өөрсөд минь. За дараагийн подкастаараа уулзлаа түгээгээртэй.